Пол Шелдон гэгч хижээл насны зохиолч ир үйл явдал 1800-аад оны сүүлээр өрнөдөг Мизери Частейн гэгч эмэгтэйн тухай романтик цуврал ном бичиж алдаршсан нэгэн бөгөөд хэдийгээр түүнийг олонний танил нэр хүндтэй болгосон ч арилжааны төдий энэхүү хямдхан уран бүтээлдээ маш дургүй бараг үзэн яддаг оронд нь жинхэнэ уран зохиол төрөх хүсэл дотроо тээж явдаг зохиолч ажээ. Пол эцэст нь цуврал номынхоо гол дүр болох Мизери Частейн хэмээх бүсгүйн түүхийг бүр мөсөн дуусгаж мөнгөний төлөө биш харин өөрийн хүслээр уран бүтээлээ төрөхөхийн тулд Мизеригийн тухай хамгийн сүүлчийн номоо Колорадо мужийн Silver Creek гэх олонний хөлөөс зайдуу газар дах дүнзэн байшинд очиж бичиж дуусгахдаа өөрийн уламжлалын дагуу Дон Периньон дар сууж нэг ширхэг янжуур асаан татдаг. Тэгээд өөрийн Мустанг загварын машиндаа суугаад шууд Нью-Йорк хотыг чиглэн хамтран ажилладаг хэвлэлийн компани руугаа хүлгийн жолоо залах боловч замд нь цасан шуурга болж үзэгдэх орчинг нь халахалснаар хурдтай явж байгаад халтаргаатай зам дээр машинтайгаа замаас гарч осолддог. Нэгэн хүн түүнийг олж машины хаалгыг төмрөөр хөшиж онгоолгоод ухаангүй Полыг татаж гарган хиймэл амьсгаа хийж сэрээгээд түүнийг үүрэн авч явдаг. Полыг нүдэнэн сэртэл тэрээр нэгэн айлд орон дээр тусал хийлэгч гисэн хэвтэж байх ба энэ гэрийн эзэн болох совлогч мэрэгчлээ Энни Вилкс өөрийгөө түүний номер 1 шүтэн бишрэгч хэмээн танилцуулдаг. Полын хоёр хөл нь хугарч нэг мөр нь мултарсан байдаг бөгөөд Энни түүнийг олж гэртээ авчирснаа хэлж цас их орж зам явахын аргагүй болж шуурганы улмаас мөн утасны шугам тасарсан учраас зам нээгдэж утасны шугам засагдаж ажилдаг болох хүртэл Энни түүнийг гэртээ өөрөө эмчилж сувилж халамж тавих болно гэдэг. Энни нөхрөөсөө салсан хижээл насны ганц бие эмэгтэй бөгөөд түүний гэр хотоос хол алслагдмал байдаг. Мөн тэрээр үнэхээр л Полын үнэнч шүтэн бишрэгч түүний цуврал номыг унших дуртай гарсан ном бүрийг нь хамгийн түрүүнд худалдан авч цуглуулдаг эмэгтэй байх болно. Тэрээр шүтдэг зохиолжийнхаа хугарсан хөл гарыг боон эмчилж хоол унд хийж өгч өвчин намдах юм уулгаж халамж тавих ба Полд хугарсан хоёр хөлийг нь арай хийж л хэвэнд нь оруулж чиг тавьж боосноо хэлж харуулнгаа хамгийн гол нь юунд ч санаа зовлгүй тайван байж сайн амарч хурдан эдгэрхээ бод зам нээгдсэн даруйд би таныг эмнэлэгт хүргэх болно гэдэг. Энэ үеэр Silver Creek хотын цагдаагийн дарга болох Бастер гэгч хөгшин эртээ Полын хэвлэлийн компанийн захирал холбогдож түүнийг ирнэ гэж байсан ч хэлсэн цагтаа ирсэнгүй. Охинтойгоо ч холбоо барилгүй хэдэн өдөр хэл чимээгүй алга болсныг нь хэлж сураг ажгийг нь гаргахыг шерифээс хүсдэг. Полын бие баг зэрэг дээрдэж Эннитэй юм ярихтайгаа болох боловч түүнтэй илдэг сайхан харьцаж байсан Эннигийн огт өөр сэтгэл түгшмээр аимшигтай зан авир баг багаар илэрч эхлэх болно. Энэ үед шериф Бастер Полын байрлаж номоо бичижсэн газраас эхлэн түүнийг хайж эхлэх ба яг машинтайгаа осолдсон газар нь очсон ч маш их цас орж дарсан байдаг тул машиныг нь харалгүй өнгөрдөг. Энни Полд муухай зангаа харуулсандаа уучлалт хүсч түүний гой сайхан хоолоор дайлж уучлалт гуйх бол Пол энэ хугацаанд Энни түүнийг өрөөндөө түгжиж байлгаж байгааг анзаарна. Энни Полд өөрийнхөө тэжээмэл гахааг танилцуулж түүний номын гол дүрийн нэрээр Мизери гэж нэрлэснээ хэлэхэд тэр хоёрыг харсан Полын сэжиг хүрдэг. Энни мөн Полыг аврахтаа олсон өнөөх Мизеригийн тухай цувралын сүүлийн номын цор ганц гар бичмлийг баг багаар уншсаар байдаг бөгөөд эхэндээ өөрийгөө өөр хэний ч уншаагүй шинэ номыг ганцаархнаа уншиж байна хэмээн Полд хэлж өөрийгөө ямар азтай тухай Полыг ч ямар сайхан бичдэг тухай хэлдэг бол номын төгсгөлийг уншсныхаа дараа шүн дөлөөр Полын өрөөнд амар ууртай орж ирэн гол дүр Мизерийг зохиолын төгсгөлд үхүүлсэнд нь дургуутсаж миний хайртай Мизерийг та алчглаа. Би таныг буруугаар бодож явсан байна гэд Полыг үзэн ядаж уурлахдаа түүнийг осолд орж гэмтсэн талаар хэнд ч хэлээгүй. Түүний гэрт нь байгаа хэн ч мэдэхгүй тухай үнэнээ хэлчихдэг. Маргааш нь Энни Полд маш том гинтийн бэлэг барина гэж хэлээд өрөөнд дугуйтай махшаарагч оруулж ирэн өнөөх гар бичмэл дээр шатамхаа шингэн цацаад шатаа гэдэг. Пол энэ зохиолын өөр хөлбөр байгаа гэж Эннийг хуурахыг оролддогч Энни цор ганц гар бичмэл гэдгийг чинь би мэднэ. Хэрвээ та үүнийг хийхгүй бол гэж ярангаа Полын хүнжил рүү шатамхаа шингэнийг цацаж сүрдүүлснээр аргагүй байдалд орсон Пол зохиолоо шатаах болно. Энэ үед мөрдөгч Бастер нисдэг тэргээр Полын машиныг хайн Эннигийн байшингийн дээгүүр нисхийг тэд хардаг. Харин Пол галзуу солиотой ганц бие авгаан атганд орсноо ойлгож ямар нэгэн аргаар түүний гэрээс явах арга сөвөгчилж эхлэх бөгөөд түүнд өгч байгаа өвчин намдах эмийг уухаа болж орон доогоороо нууж эхлэх болно. Хэсэг хугацааны дараа Энни Полд тэрэгцэр авчирч түүнийг өрөөнд дотроо хөдөлж явуулдаг болохоос гадна өрөөнд нь ширээ оруулж ирэн бичгийн машин цаас зэргийг авчирч Мизеригийн тухайн шин зохиол бичгийг тушааж
Хичнээн дургүй байсан ч Пол түүнийг нь хийхээс өөр аргагүй болдог. Пол газраас жижигхэн төмөр үсний хавчаар олж мэдэгдэлгүй авахын тулд Энийг авчирсан бичгийн цаас будаг нялаад байдаг тохиромжгүй цаас гэдгийг хэлж өөр төрлийн цаас авчирж өгөхийг хүсгэд Эний түүнд ууралсан хэдий ч хүсэлтийн дагуу хот руу явах үеэр Пол өнөх үсний хавчаараар хаалганы цоожийг онгойлгон гарч тэрэгцэртэйгээ Энигийн гэрийг нэгжиж явахдаа утас нь ажилддаггүй болохыг мөн үүдний хаалгыг түлхүүргүүл бол онгойлгох боломжгүйг олж мэдээд агуулх өрөөнөөс өвчин намдах юм авдаг. Тэгээд тэрэгцэр нь хаалгаар багтахгүй байсан тул галтгооны өрөөнд тэрэгцрээсээ буучгсан шалан дээр байж байтал гадаа Энигийн машины чимээ сонсогдож Пол арайхийн тэрэгцэр дээрээ гараад Энийг орж ирэхээс өмнө өрөөндөө орж хаалгаа төвчж амждаг. Харин энэ үед нисдэг тэргээр эрэл хайгуул хийж байсан мөрдөгч пастор Полын машиныг олж хардаг бөгөөд цагдаа нар хэвлэлт хийсэн мэдэгдэлтэй урдчилсан байдлаар зохиолч Пол Шелдоныг амиа алдсан гэж үзэж байгаагаа хэлдэг. Харин мөрдөгч пастор машины хаалгыг хөшсөн байгаагаас харахад Полыг хэн нэг нь гаргаж аварсан л байна да гэж их нэртэй хэлэнгээ түүнийг амьд байгаа гэж бодно. Пол цуглуулсан юмнуудаа жижиг цаасан утанд хийж нуух бөгөөд Энигийн хүслээр шин зохиол бичиж эхлэх болно. Түүний бичсэн хуудас бүрийг Эни уншиж өөрт нь таалагдсаныг үлдээж таалагдахгүй байгаагаа дахин бич гэх зэргээр Полыг дарамтлж Полч түүний таалалд нийцүүлэн зохиолоо бичсээр байдаг. Пол зохиолдоо Мизерийг буцаан амьдруулсанд Эни үнэн голоосоо баярлах бол Пол арга сөвөгчилж таньгүйгээр миний уран бүтээлийн онгод орохгүй байх байсан. Үүнийг тэмдэглэж өнөө орой хамтдаа оройн зог барьвал яаж байна гэхэд Эни энэ бол нэр төрийн хэрэг гэдэг. Мөрдөгч пастор Полыг хайж олж чадахгүй ч гэсэн түүнийг хувь хүн талаас нь ямар ном зохиол бичдэг байсныг нь судлахаар дэлгүүрээс Полын бичсэн цуврал номуудыг нь авч уншиж эхэлнэ. Оройн зогны үеэр Пол Энигээс лаа авчирж асаахыг хүсээд явсан хогуур нь хундахтаа дарсанд нь цуглуулсан нунтаг эмээ хийж түүнд уулгах гэтэл Эни санаандгүй хундахтаа дарсыг асгаснаар Полын төлөвлөгөө бүтлгүүтэх болно. Тэгээд Полч өнөөх эхлүүлсэн зохиолоо үргэлжлүүлэн бичиж Энич бичсэнийг нь уншсаар байдаг бөгөөд нэг шөнө Эни түн дээр гар буутаа орж ирэн хаяа би энэ бууг хэрэглэмээр санагддаг гэх зэргээр Полыг айлгсан хачин зүйлс ярьж байгаад гарч явдаг. Түүнийг явсны дараа Пол өрөөнөөсөө гарч яваад Энигийн альбомыг олоод нээж үзтэл Эни өөртөө холбоотой хуучны сонины хажилбаруудыг нааж хадгалсан байх ба тэдгээрээс Пол Энийг олон эмнэлэгт цовлогчоор ажиллаж байхдаа дөнгөж төрсөн яраа хүүхдүүдийн үхэлд удаа дараа буруутгагдж байсан ч нотлох баримт хангалтгүй улмаас ял шийтгэл авч байгаагүйг олж мэддэг. Тэгээд айсандаа галтгооноос хутга авч буцаж өрөөндөө ороод хутгаа гудсан доогоор ичгээд хэвтэж байгаад унтаад өгөх бол сэртэл Эни түүний дэргэд зогсож байдаг. Полыг юу ч хийж амжаагүй байхад Эни түүнд нойрсуулах тариа хийж унтуулах ба маргааш зэрэгт нь Эни түүнд өрөөнөөс гарч гэрийг нь нэгжсэнийг мэдсэн гэдгээ хэлж орон доогуур нуусан хутга болон усны хавчаараар хийсэн түлхүүрийг нь олсноо харуулж түүнийг шийтгэн ахиж явж чадахгүй болгон хоёр хөлнийхэн шагааг том алхаар цохиж хуглах болно. Мөрдөгч пастор ажлынхаа цонхоор Энийг зам дээр хэрүүл хийж байхыг хараад мөрдөгчийн зүн совингороо Энигийн талаар хуучин сонингуудаас хайсаар байгаад түүний холбогдсон хэргийн мэдээнүүдийг олж унших үеэрээ Энигийн сэтгүүлчдэд хандан хэлсэн хуулиас дээгүүр зөвхөн бурхан л шүүж чадах тийм шудраг ёс гэж байдаг юм гэсэн үгийг олоод яг энэ үгийг Полын номноос уншиж байснаа санаж Полыг Эни гэртээ байлгаж байж магадгүй гэж сэжиглээд номын дэлгүүрийн худалдагчаас Энигийн талаар асуухад Полын цуврал ном шинээр худалдаанд гарах бүрт Эни ирж худалдаж авдаг. Бас сүүлд бичгийн машин зориулсан цаас худалдаж авсныг нь хэлж мөрдөгчийн таамгийг улам баталгаажуулдаг. Тэгэд мөрдөгч шууд Энийг их рүү явж түүнийг гадаа ирэх чимээгээр Пол баярлах бол цагдаад баригдахаас айсан Эни Полтой ноцтолтод түүнд нойрсуулах тариа тарьж байшингийнхаа зойронд оруулан хэвтүүлдэг. Мөрдөгч шидний хаалгыг тогшин Полын алга болсон талаар хэлж Энигийн гэртээ танилцсан өрөөнүүдийг шалган явах бол Эни өөрийгөө Полын шүтэн бишрэгч гэдгээ хэлж түүнээс болж зохиол бичих гэж оролдох болсоо. Бичгийн машинаар жаалжуулан бичиж байгаа хэмээн худал хэлнэ. Ингээд Энигийн гэрээс юу ч олоогүй мөрдөгчийг яг гэрээс нь гараад явах үед зойронд сэрсэн Пол мах шарагчийг газарт татан унгаж чанга дуу чимээ гаргах ба байшинд буцаж орж ирсэн мөрдөгч зойрноос туслаарай гэж орлох Полын дууг сонсож зойрны хаалгыг нээтэл араас нь Эни буудан мөрдөгчийг хөнөөнө. Тэгээд Пол дээр бууж ирэн хоёулаа хамтдаа өгөх ёстойг би ойлгосон. Энэ бол Тэнгэрийн ивэл цаанаасаа бичигдсэн та бид хоёрын хувь тавилан гих зэрэгээр ярьж Полыг өөртөө хамт хөнөөх гэтэл Пол түүнд үүнийг хийхээс өмнө хамтдаа бичсэн зохиолоо дуусгахыг минь зөвшөөрөөжтэй.
Тэртээ тэргүй ном бараг дуусч байгаа. Хамтдаа эхлүүлсэн хамтдаа дуусгацгаая хэмээн ятгах чаддаг. Тэгээд энийг тэрэгцээр авчрах үед Пол газар эвтэх төмөр савтай асаагуурын шингэнийг авч өмдөндөө нууж амждаг. Тэр шөнө Пол зохиолоо бичиж дуусгах бөгөөд миний үнэнд шүтэн бишигч гэдгээ баталж Дон Периньон дарс янжуур шүдэнцтэй авчрахыг хүсгэд Эниж тэдгэрийг хэдийнэ бэлдсэн байснаа авчрах бол Пол энийг ахин нэг хундганд явуулаад тэр хооронд зохиолоо бичсэн цааснууд дээр асаагуурын шингэнээ асгаж энийг буцаж ирэхэд номын төгсгөлд Мизрид юу тохиолдохыг та мэдэж чадахгүй гэд шүдэнд зурхад Эни та ингэж болохгүй штэ гэвэл Пол яагаад болохгүй гэж би үүнийг танаас сурсан гэд зохиолоо шатаадаг. Энийг галд шатж байгаа зохиолыг аврахыг оролдоход Пол түүнийг бичгийн машинаараа зохиж унгах ба Эни босчрон Полыг алахыг оролдож Полыг буудан тэр хоёр ширүүхэн тэмцэлдсэний дараа Пол Энийг дэгээдэн унгаж Эни толгоогоороо бичгийн машин мөргөж унан ухаан алдна. Полыг хамаг хүчээрээ хаалга руу мөлхөж байтал ухаан орсон Эни араас нь хурцээр ноцолдоход Пол түүнийг гахаан хэлбэртэй маш хүнд төмөр баримлаар цохон хөнөөдөг. «18 сарын дараа таяг тулж явдаг болсон Пол хэвлэлийн компанийнхаа агенттай Нью-Йоркийн нэгэн ресторанд уулзах ба Полын бичсэн шин зохиол нь шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч хамгийн шилдэг борлуулалттай ном болсон талаар ярилцаж Пол ч өөрийнхөө туулж өнгөрүүлсэн тэрхүү зовлон бэрхшээл түүний зохиол бичиж төрөх хүсэл тэмүүллийг нь сэргээхэд тусалсан гэдгээ хүлээн зөвшөөрөх бол агент эмэгтэй түүнд болж өнгөрсөн явдлын талаар ном бичих санал тавихад Пол татгалздаг. Тэрээр одоо ч Энигийн талаар бодож айдгаа хэлэх ба рестораны зөөгчийг Эни шиг төсөөлөн хий юм харах бол тэрхүү зөөгч Полыг таньж өөрийгөө түүний номер 1 шүтэн бишрэгч гэхэд Пол танд баярлалаа гэж хэлснээр кино өндөрлөнө. Найруулагч Роб Райнерийн 1990 оны Мизери хэмээх энэхүү сэтгэл зүйн аимшиг триллер төрөл жанрын киног алдарт зохиолч Стивен Кингийн 1987 оны зохиолоос сэдэвлэн бүтээсэн ажээ. Зохиолч Пол Шелдоны дүрд тоглох саналыг анх Уоррен Бетти, Роберт Де Ниро, Майкл Дуглас, Ричард Дрейфус, Харрисон Форд, Морган Фриман, Мел Гибсон, Жин Хэкман, Дастин Хоффман, Уильям Хёрт, Кевин Клайн, Ал Пачино, Роберт Редфорд, Дензел Вашингтон, Брюс Уиллис, Джек Николсон зэрэг жүжигчдэд тавьж тэд бүгд татгалцсны дараа Джеймс Кан уг дүрд тоглох саналыг хүлээн авч байсан бол Эни Вилксийн дүрд тоглох саналаас Бет Мидлер, Анжелика Хьюстон, Джессика Ланж, Барбара Стрейзенд зэрэг жүжигчид татгалзаж Розана Бар, Рози О'Доннелл зэрэг жүжигчид уг дүрд тоглохоор яригдж байгаад эцэст нь тухайн үедээ олонний танил байгаагүй театрын жүжигчин Кэти Бейтс энэхүү дүрд тоглохоор сонгогдож байжээ. Хэдийгээр кино буюу дэлгэцийн жүжигчин Джеймс Кан, театр буюу тайзны жүжигчин Кэти Бейтс нарын жүжиглэх арга барил нэг л сайн нийлж өгөхгүй таарахгүй байсан ч киноны найруулагч Роб Райнер тайзны жүжигчин Кэти Бейтст хандаж Джеймс Канд ууралсан уураа дүрээ гаргахад ашиглахыг зөвлөснөөр киноны зураг авалт цаашаага асуудалгүй явагдсан бөгөөд Кэти Бейтс Эни Вилксийн дүрээрээ 1991 оны Оскарын шагнал гардуулах ёслолоос шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан юм а. Тэрээр аимшигын төрөл жанрын кинонд бүтээсэн дүрээр Оскарын гол дүрийн эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн анхны жүжигчин болоод зогсохгүй мөн аимшигын төрөл жанрын зохиол бичдэг Стивен Кингийн зохиолоос хэдвлэн бүтээсэн олон 10 кинонуудаас Оскарын шагнал хүртсэн цорын ганц тохиолдол нь энэхүү Мизери киноны дүрээр хүртсэн Кэти Бейтсийн Оскарын шагнал байсан юм а. Найруулагч Роб Райнер уг киноноос өмнө ихэвчлэн романтик болон инедмийн төрөл жанрын кино бүтээж байсан бөгөөд Мизери кинонд ажиллахдаа триллер жанрын кино бүтээх арга барилыг олохын тулд алдарт найруулагч Альфред Хичкокийн бүхэл кинонуудыг үзэж судалж нэг үгээр хэлбэл Хичкокоор өвчлсөн байсан ба Хичкокийн нэгэн адил энэхүү кинонд тэрээр нисдэг тэрэгний жолоочийн жижиг дүрт тоглосон байдаг. Мизери кино нийт 20 сая долларын өртөг зарлаар бүтсэн бөгөөд кино театруудаас 61.3 сая долларын орлого олж үзэгчид болон мэргэжлийн кино шүүмжлэгчдээс ихэвчлэн эерэг сайн үнэлгээ авч ирсэн юм а. Мизери хэмээх энэхүү киног Холливуудын алдарт найруулагч Роб Райнерийн дурсгалыг хүндэтгэж сувгийнхаа жанрын дагуу түүний найруулсан хамгийн шилдэг триллер киног нь товчлон үзэгч та бүхэндээ хүргэлээ. 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдөр найруулагч Роб Райнер эхнэрийнхээ хамт Лос Анжелес дахь гэртээ алуулсан байдалтай олдсон бөгөөд энэхүү аимшигтай аллахын хэрэгт тэдний хүү болох
Ник Райнер буруутгагдан гол сэжигтнэр татагдаж түүнтэй холбогдох хэргийн шүүх хурал одоо ч үргэлжилсээр байгаа билээ. Энэ хэргийн талаар Монгол YouTube сувгууд контент бэлдэж оруулсан байсан тул нурших шаардлагагүй гэж бодож байна. Бичлэг таалагдсан бол лайк, шеэр, subscribe тавчуудыг дарахаа мартуу за. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.